За өнгөрсөн 30 жилийн бодлогын гажуудлыг 100 хоногт засах боломжгүй гэж та сая хэллээ. За тэгвэл энэ гажуудал бий болгоцсон байгаа манай Арслан намын гишүүдийн яриад байгаа нийгэм улс төр эдийн засгийн энэ бүх гажуудлыг бий болгосон 30 жилийн дийлэнх цаг хугацаанд таны сонгогдсон Монгол Ардын нам засгалсан. За тэр дундаа та Монгол Ардын намаас 2004 оноос хойш улс төрийн өндөр дээд албан тушаал хашиж ажилласан байна. Тэгэхээр бол 100 хоног бол уул нь хангалттай л гэж бид хараад байгаа. Гэхдээ эрт орой эзэн нэгэн цагт юм шинтгэл хийх шинэ итгэл төрж байгаад бол бас баяртай байна. За 2026 онд иргэд аж ахуй нэгжүүд нийт 29.7 их найт төгрөгийн татвар төлөхөөр төсвөлжээ. 2020 оноос хойш ердөө 6 жилийн дотор иргэдийн төлж байгаа татвар 3 дахин нэмэгдсэн байна. Монгол Ардын нам удаа дараалан татвар, хураамж, нийгмийн даатгалын шимтгэл, газрын төлбөр гэх мэт байж болох бүх татваруудыг нэмсэн. Татваргүй төр гэж байхгүй гэж та сая бас хэллээ. Гэхдээ татвар хурааж байгаа төр иргэдтэй тэр татврын мөнгөөр нь нийгмийн үйлчилгээнүүдийг хүргэдэг. Сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, эмнэлэг бүх зүйл нь байдгаа. Дид үтсийн хөгжил нь ямар байдаг вүлээ. Гэтэл Монгол улсад өнөөдөр татврын ачаалал энэ дид үтсийн хөгжлөөр төрийн үйлчилгээний чанараараа илүүрхэж байгаа Европын улс орнуудтай дүүцгүүц хэмжээнд очижээ. Өнөөдөр Монгол улсын иргэд аж ахуй нэгжүүдийн төлж байгаа татврын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцаа 29% байна. За дэлхийн дундаж бол 16.7% байгаа. Тэгэхээр манай энэ татврын ачаалчин тэр Европын улс орнуудтай адилхан болчиход байдаг. Гэтэл иргэд ерөөсөө тэр төрийн үйлчлэгийг бол хүртэж чадахгүй байгаад байна. Иргэдийн төлж байгаа татврын мөнгө амжиргаанд нь хүрэхгүй харин төрж сургасан авилгын сүлжээг санхүүжүүлээд байгаа учраас энэ урсгал зардлаа тань. За, ерөнхий сайдын микрофоныг өгье. За, түрүүн шийдвэр гишүүнч асуусан ер нь олон жил ажиллаа гэдэг. Гэхдээ би ажилласан газар болгонд өөр шинжилт хийж ийсэн. Жишээлбэл би гадаад харилцааны сайд байхдаа гадаад бодлогын үзэл баримтлалыг шинжилж 30 хөршийн бодлогыг анх удаа цаасан дээр бод дээр томьёолсон. Улс орноор нэрээр нь заасан. Гадаад харилцааг эдийн засаг хөгжүүлэх хөтөлбөр бодлогуудыг тусгасан. Би энэ Атрын аян энэ ажлуудыг бас хөр суурийн тавьж хэрэгжүүлж ирсэн. Хамгийн сүүлийн тод жишээхэд бидний санаачилсан зөвлөлт харчлаар хэрэгжүүлсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд өнөөдрийн үндэсний баялагын сан, өнөөдрийн төсвийн доктортой байдлын энэ мэтгэлцээний зарчим, энэ 126 гишүүн болохын чинь тухай 108 гээд дутуугаа гүйцээж 2023 онд гүйцээгээд энэ өөрчлөлтийг хийснээр өнөөдрийн танхимд энэ мэтгэлцээн бодтой өрнж арчил шинж шатанд гарч байгаа. Энэ бүхэн бол өөр өөрийнхөө байгаа газараа хийдэг ажил болохоос биш, эдийн засгийн 100 хоног дотор сэргээчдэг эд шидтэн буй бол биш. Ямиг нураахад 4 жил өтгөөр 4 хоногч шаардлагатай юм бэл. 4000 гаруй аж ахуй нэгж хөгжлөгдсөний үр ашиг нь хайдсан бэ гэдээ асуувал өнөөдөр 1991 онд Монгол улсын экспортын 80% нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн байсан. Өнөөдөр бол 5% хүрэхгүй болсон байна. Ийм учраас бид нар энэ үр дүнгүй шинжил хөгжлүүдийн үр дүн нь ямар вэ гэдгийг өөрчилж засах гэж байхад биш. Байшинг барихад 4-өөс олон жил хэрэгтэй болно. Нураахад 1 хоног хэрэгтэй байж болно. Тийм учраас энэ бол мэдээж улс төрчсөн асуулт, улс төрийн асуулт тавих нь зөв эсний хэрэг. Гэхдээ бид энэ өнөөдөр урагшаа эрүүлэр харж эр шинтгэлийг хамтдаа хийж энэ улсаар хөгжихийн тулд энэ парламентын шинжилгээг бид эхлүүлсэн, хийсэн. Зөвлөлт харчлалын механизмыг суулгасан, хуулийг баталсан. Энэ бүхний үр дүнд ч өнөөдрийн энэ парламентын арчлал бэхжсэн, сайжирсан олон асуудлууд бий. Харин бид нар энэ хуулиа хэрэгжүүлээг удаашрсан